За сайн байцгаана уу? Өнөөдөр бид бүхэн бүсчилсэн хөгжил хамтын сэдвээр ярилцахаар энд хүрэлцэн ирлээ. За энэ удаагийн дугаарт Говьалтай аймгийн цогц сумын удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. За цогц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Инх сайхан, цогц сумын засаг дарга Лхавг Сүрэн, за бизнес эрхлэгчдийг төлөөлж Эрхэн Баяр, за залуучуудын төлөөлөл Бат Зориг, за хошооны төлөөлөл Буман Дэлгэр нар оролцож байна. За хилцүүлэг нэвтрүүлгийнхаа эхэнд сумын засаг дарга Лхавг Сүрэн таныг үзэгчдтэй энэ цогц сумын тухай, цогц сумын онцлогийн талаар товч танилцуулна уу хэмээн урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манай цогц сумын тухайд 999 өрхтэй 3316 хүн амтай нийт нутаг дэвсгэрийн хэмжээ бол сая 661,804 га талбайтай. За мал сүргийн тухайд бол 205,700 мал сүрэг одоогоор тоологдсон байгаа. За газар зүйн байршлын тухайд бол Алтай салбар улсын дунд говийн атуу ширүүн уур амьсгалтай цөлөрхөх уул хэрийн бүст оршдог юм сум байгаа. За баярлалаа. За бүсчилсэн хөгжил хамтын шийдэл сэдвээр бид хүн одоо яриа өрнүүлнэ. Тэгэхээр эхний асуултыг би иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Инх сайхан танаас асууя. За ер нь бол Монгол улс 2025 оноос эхлээд энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн одоо ялгаатай энэ татврын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ялгаатай энэ татврын бодлого хэрэгжүүлэх нь ер нь өнөө цагт хэр нийтдээ танаа сум шиг энэ алслагдсан сумд татврын ялгаатай бодлого хэрэгжүүлж байгаа нь хэр өгнө гэж та үзэж байна? За сайн байцгаараа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол улсад бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлсэнтэй холбогдуулаад татврын ялгаатай бодлого хэрэгжүүлэх иргэн дээлтэй татврын бодлого хэрэгжүүлэх нь маш зүйтэй гэж үзэж байна. За манай сумд одоо алгагдсан 1000 гаруй километрийн зайтай сумд татврын ялгаатай бодлого хэрэгжүүлвэл бас оновчтой байх гэж үзэж байна. За Монгол улсад одоо халамжийн бодлого хавтгаарсантай холбогдуулан иргэн бүр татвар төлөх системд нэвтэрж татврын боловсролыг багангийн боловсролын сурах бичигт одоо мэдээлэл тусган зүйтэй гэж үзэж байна. За Лхавг Сүрэн засаг даргаас асууя. За ер нь цогц сум эдийн засгийн хувьд бие даасан одоо сум болох боломжтой юу? Ер нь та бүхэн бие даасан сум болохын тулд ер нь та бүхэнд ямар шийдэл байна? За манай сумын тухайд газар нутгийн онцлог, за мөн одоо алслагдсан сум, хүн амын төвлөрөл зөөлсөн дид үтс бас таараа хөгжсөн сум учраас бас эдийн засгийн бие даасан байдлыг бол сумд бол хангахад бол бас хүндрэлтэй байгаа. Гэхдээ аймгийн одоо хүнийхээ хөгжлөөр одоо улстай манлайлал гэдэг зорилтойд ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид нар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлье. За давхар одоо иргэд маань яаж орлого олдог болох вэ? Өөрийнхөө үйлдвэрлэлийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бид нар бас бодлого боловсруулад ингэж ажиллаж байгаа. Хамгийн гол нь хүний хөгжлийг одоо ярихын тулд бид нар иргэн бүр одоо орлоготой болох, өөрхийн орлогыг нэмэгдүүлэх нь бол чухал зүйл гэж үзээд аялал жуулчлалын салбараас, мал аж ахуйн салбараас яаж орлого олдог болох вэ? Газар тариалангаас яаж одоо орлого олж өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо бодлого боловсруулаад ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр яг манай сумын тухайд бол эдийн засгийн одоо сумаа одоо эдийн засгийн бие даасан байдал руу шилжүүлэхэд бол өнөөгийн энэ нөхцөл байдал бол бас боломжгүй гэж бид нар үзэж байгаа. За мөн манай сум бас дид үтс мөн хөгжсөн, дээрээс нь одоо уул уурхай хөлийн одоо бомбын гарцгүй учраас
бид нар бол бие даасан эдийн засгийн бол сумдаа бий болоход бол бас тийм таатай биш боломжгүй гэж үзэж байгаа. Тодруулаад асуу. Ер нь хүн амын төвлөрөл багтай тий алслагдсан энэ сум татврын ямар бодлого хэрэгжүүлвэл тохиромжтой вэ? Та тэр талаар санал нэмж хэлээч. За мэдээж өсчсөн хөгжлөөр одоо татврын ялгаатай бодлого байх нь бол зөв. Нэгдүгээрт одоо хүн амын төвлөрлийг одоо бий болгохын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт төрийн албан хаагчид одоо Улаанбаатарт төв суурьнд ажиллаж байгаа төрийн албан хаагчтай ижил хэмжээний цалин авдаг. Ижил хэмжээний одоо орлого олдог болох. За олсон орлогоосоо татврын ялгаатай бодлого хэрэгжүүлж одоо баруун бүстэй ялангуяа алцагдсан одоо манай сумд одоо хүн амын орлогын татврыг одоо маш бага хэмжээнд 1% болгодог юм уу. За жишээ олгоо ярихад одоо тээврийн хэрэгсэл Улаанбаатарт бол одоо маш их байдаг. Тээврийн хэрэгслийн бас ялгаатай татврын бодлогыг бол орон нутагт хэрэгжүүлэх юм бол бас зөв юм болов гэж ингэж харж байгаа. За тэгэлгүй яг мэдээж одоо иргэд маань аятаа тухтай нөхцөлд амьдарч ээж, орлого их олж ээж, тэгээд татврын одоо аятаа юм нөхцөл байж ээж хүмүүс маань одоо энэ алслагдсан сум орон нутагт одоо ажиллаж амьдрахаар одоо сонирхох нь ойлгомжтой тийм ээ. За тэгэхээр зэрэг Эрхэн баяр оролцогчоос бас нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Ер нь орон нутагт энэ бизнес эрхлэгчдэд ямар асуудлууд тулгамдж байна? Тэгэхээр энэ бизнесийн ийм таатай орчныг бий болгох одоо ямар одоо саналууд байна? Та тэр талаар бидэнтэй санал авалцаач. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За бид бүхэн одоо эдийн засгийн төвлөрлөөс нийслэлтоос 1000 гаруй километрийн аслагдсан ийм сумд амьдардаг. За бизнес эрхлэгчдэд бол тулгамдсан мэдээж олон асуудлууд байгаа. За саяын ярьсанчлан одоо татврын ээлтэй бодлогоос хүсүүлээд за зах зээлээс алслагдсан хамгийн одоо өндөр өртөгтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг. За мөн одоо бас жилийн 4 улиралд дулааны улиралд нь бол одоо хүнсний бүтээгдэхүүнийг 1000 км тээвэрлж ирнэ гэдэг бол бас тухайн бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх үү? За өвлийн хүүтэн сэрүүнд бол одоо бараг хүлдэж гисэд ингээд ирдэг ийм орчин нөхцөлд одоо амьдарч байгаа хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал ямар байх нь ойлгомжтой. За нөгөө талаар бизнес эрхлэхэд бол одоо 1000 км-ээс өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг одоо татаж эргээд бас одоо ашгаа шингээгээд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх бас энэ бол тулгамдсан асуудал байдаг. Нөгөө талаар татврын ялгаатай бодлого энэ бизнес эрхлэгчдэд хамгийн тулгамдсан асуудал бол одоо гарааны бизнесийг төрөөс дэмжих эхний одоо жишээлбэл 5 жилийн хугацаанд ч гэдэм үү 3 жилийн хугацаанд ч гэдэм үү бас татврын бодлогоор чөлөөлөх за мөн төрийн албан хаагчтай адилхан энэ хувийн хвшилд ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг татврын бодлогоор дэмжих жишээлх юм бол татврын буцаа олголтыг одоо төрийн албан хаагчид бид бүхэн бол бас эдэлдэг, хуулийн дагуу эдэлдэг. За хувийн хвшилд ажиллаж байгаа одоо бизнес эрхлэгчид бидний тухайд бол одоо бага хэмжээний бараг л одоо хөдөлмөрийн үнэсний доод хэмжээний цалин авдаг учраас одоо татврын буцаа олголтыг хэрвээ бид нар одоо авах юм а гэхэд мэдээж одоо маш олон ийм одоо жилийн хугацаатай одоо хэрэгжих юм боломж орчин нөхцөл ийм ялгаатай байдал байгаа энэ татврын зах зээлээс алслагдсан одоо манай сумын тухайд гэх юм бол төрийн 5 байгууллагт одоо тодорхой тооны 200 гаруй төрийн албан хаагч ажилладаг. За хувийн хвшил бизнесийг хөгжүүлнэ гэхэд бол бас одоо газар зүйн байршил, төвөөс аслагдсан байдал гэх мэтийн онцлог одоо нутаг орны онцлогтой холбогдсон энэ ялгаатай байдлаас болоод ажлын байр бол маш их одоо бас тулгамдсан асуудал байдаг. Ажлын байр бий болгох энэ асуудал. Тийм учраас энэ хувийн хвшил бизнес эрхлэгчдийг төрөөс өр татврын бодлогоор одоо ээлтэй бодлогоор маш сайн дэмжээсэй. Энэ гадаадын хөгжилтэй орнууд шиг эргэн бүрийг татварт төлдөг тийм системд хамруулах. Тэгээ тэр нь бол маш бага хэмжээтэй байгаасай гэдэг ийм одоо бас ийм хүсэлтэй байдгаа бизнес эрхлэгчийн хувьд.
За дараагийн дугаард бизнесийн тэр ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд ер нь бол түрүүний ярьсан нөгөө хүнсний аюулгүй байдалтай холбоотой аслагдсан тэр нөгөө хамгийн өндөр өртөгтэй одоо бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг энийг одоо ямар ээлтэй орчин бүрдүүлэх бодлого барих вэ гэхээр ер нь бол одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг тийм хүргэлтийн үйлчлэгээ байвал ямар юм бэ? Одоо аймагаас барьж байгаа бас бодлого байгаа. Аймагтаа бас номгийн салбарыг оруулж ирэх одоо хүнсний энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өрн чанартай холбоотой юм бодлого барьж ажиллаж байгаа. Энэ бодлогыг бол бас одоо бүсийн хэмжээнд манай Говьалтай аймаг бол урд тоот бүсээр ч юм уу бүсчилсэн байдлаар ингээд бас тийм хүргэлтийн арга хэмжээ одоо бараа бүтээгдэхүүний хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дээр анхаарсан юм арга хэмжээ хэрэгжүүлвэл ямар юм болоо гэсэн юм бас бодол байгаа. Тэгээ сум орон нутгийн хэмжээнд бол бизнес эрхлэгчдэд дэмжих зорилгоор 2012 оноос хойш бидний мэдих одоо сум хөгжүүлэх сан гэж байсан. Тэр маань одоо хоршоо хөгжүүлэх сан болсон. Хоршоо хөгжүүлэх сангаасаа бид нар 12 оноос хойш бол иргэн төлөлтөөр ингээд эргээд санхүүжигдээд явдаг. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 5 аж ахуй нэгж 15 иргэнд 235 сая төгрөгийн одоо дэмжлэг үзүүлээд ингээ бизнес эрхлэгчдэд дэмжиж ажиллаж байгаа. За баярлалаа. Ер нь гарааны бизнесийг төрөөс дэмжих, за тийм үү татврын энэ буцаа олголт юм уу хувийн хвшлийн одоо хүмүүст иргэдэд бизнес эрхлэгчдэд олгох. За иргэнд ээлтэй шийдвэрүүдийг бас төрөөс гаргах юм санал шийдлүүд бас хэлсэнд баярлалаа. За дараагийн бид бүхний ярилцах сэдв болохоор энэ бүс орон нутагт ажиллаж амьдарч байгаа энэ залуусын оролцоог хангаж залуусын хөгжлийг дэмжих асуудал бол маш чухал байгаа. Тэгэхээр зэрэг энэ талаар хэдүүлээ ярилцъя. За засаг даргалт хавгсрын танаас асууя. Ер нь танаа сумын тухайд түрүүн дурдсан 3316 хүн амын хэдэн хувийн залуучууд эзэлж байна. За тэгээд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн хувь ер нь хэдэн хувьтай байна? За манай сум нийт 3316 хүн амтай. Үүний одоо 26%-ийг залуучууд эзэлж идэг. За нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нэг 34%-ийг одоо залуучууд эдэлж байгаа юм статистик тоо мэдээ байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн энэ орон нутагта залуучуудыг энэ ажиллах амьдрах нөхцөлийг одоо бүрдүүлж байгаа, сайжруулж байгаа ямар юм бодлого барьж ажиллаж байна? Одоо залуу төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, за мөн одоо аймагаас явуулж байгаа орон сууц хөтөлбөрт одоо залуучуудаа хамруулах, за шинээр гэр бүл болж байгаа залуучуудыг малжуулах, за цоо малтай амьдрал ахын одоо бас нэг боломжгүй залуучуудаа бас малжуулах гэх мэтлэн одоо сум орон нутгийн зүгээс залуучуудаа хандсан бодлого шийдвэрүүдийг бол гаргаад ивж байгаа. За залуучуудын төлөөлөл болж оролцож байгаа Батцоргоос асууя. Ер нь орон нутагта ажиллаж амьдрах одоо энэ боломж хэр байна? Залуучуудад одоо чиглэсэн ямар ажил арга хэмжээнүүдийг хийгээсэй гэж хүсэж байна. Танаа сумын тухайд ер нь залуучууд бидэнд ийм ээлтэй ийм шийдвэрүүд гаргаад явж байгаа нь сайшаалтай сайн байна гэж хэлэхээс одоо туршлагууд байвал бас дурдаач. За сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За манай сум орон нутгийн тухайд гэвэл одоо шинээр малчин өрх болж байгаа. Залуу малчин гэр бүлдээ 50 тонны тоо толгой одоо бог малаар тусламж үзүүлдэг. За тэгээ сумын иргэдийн төлөвшөлт хурлын төсөл хөтөлбөр байгаа. Оюунлаг цогт хөтөлбөр хэрэгжсэн байгаа. За тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор зэрэг сум орон нутагт тэрэлт хэрэгцээтэй нарийн мэргэжлэр суралцж байгаа оюутнуудад тусламж нөгөө сургалтын төлбөрийн тусламж үзүүлдэг. Залуучууд бид бүхэн ирээд одоо суурьж амьдрах сул тал нь гэвэл одоо зах зээлээс маш хол байна. 1000 гаруй километр гэдэг бол зах зээлээс хол худалдан авах, худалдан борлуулах тал дээр сул талууд их байна. За бараа бүтээгдэхүүн авахдаа өндөр үнээр авч ийн. Худалдан борлуулахдаа одоо шат шатны дамжлагын хүмүүс одоо ашиг орлого хараад бага үнээр борлуулах одоо түүхийд энэ гар дээр одоо гар урлалын зүйлсийг бага үнээр борлуулах
тиймэрхүү сул талтай байна. За тийм ер нь бол нэг хот хөдөөгийн ялгаа аль болох багасаал иргэн болгон багасчих юм бол иргэн болгон мэдээж одоо төрсөн нутагтаа аятаа тухтай амьдрахыг бүгдээрээ одоо зорилгоо явах үү. Тэгэхээр зэрэг энэ залуучууд руу чиглэсэн энэ ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явах, үргэлжлүүлээд таах маань хэрэгжүүлээд явах юм бол цогц сумын одоо залуучууд сум орон нутагтаа ажиллаж амьдрах нь тодорхой баха. За дараагийн сэдв болохоор зэрэг энэ орон нутгийн онцлог тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бас хэдүүлээ ярилцъя. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрч тусгагдсан энэ аялал жуулчлалын төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр одоо олон ажлуудыг хийхээр төлөвлөгдсөн. За тэгэхээр цогц сум бол ялтчгүй одоо Говьалтай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг. За алдарт ээж хайрхан уул гэхэд л одоо зорж очдог хэдэн одоо мянган аялагч амрагчид жилийн 4 улиралд зорж очдог тийм ээ. Тэгэхээр зэрэг засаг дарга лавс өрн та ер нь энэ аялал жуулчлалыг танаас сум хөгжүүлэхэд тулгамдж байгаа ямар асуудал байна? Энийг шийдэл одоо арга зам юу байна гэж та бүхэн бас харж байна. За манай сумын тухайд аялал жуулчлалын одоо Говьалтай аймгийн бас гол бүс нутаг ээж хайрхан уулыг түшгэлсэн аялал жуулчлал хөгжих боломжтой, говийг тархан таасыг түшгэлсэн аялал жуулчлал хөгжих боломжтой, мөн одоо говийн ховор одоо амьтдыг түшгэлсэн, за мөн хил дагах аялал жуулчлалууд ингээд хөгжих боломжтой гэж бид хүн үздэг. Тэгэхээр бидний зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр бол баримталж байгаа бодлого юу гэхээр аялал жуулчлалыг яаж газар тариалантай холбож өгөх вэ? Яаж газар тариалан аялал жуулчлалтай холбох вэ? Мал аж ахуйгаа яаж аялал жуулчлалтай холбох вэ? Аялал жуулчлалаас яаж иргэд маань одоо ашиг орлого олдог болох вэ гэдэг тал дээр бол сум орон нутгийн зүгээс бодлого боловсруулад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжийг бол орон нутгийн зүгээс баггүй хэмжээнд одоо дэмжиж ингээд ажиллаж байгаа. За аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо гол толгомдож байгаа асуудал бол мэдээж дид үтс. Зам арилцаа манай сум руу хөгжөөгөө учраас аялал жуулчлал хөгжих нэг одоо бас бэрхшээл болж байгаа. Мөн дээрээс нь тог эрчим хүчний асуудал тулгамдж байгаа. Өнгөрсөн жилийн тоогоор ээж хайрхан уулыг зорж ирсэн аялагчд бол нэг 6,000-аас 7,000 орчим одоо гадаад дотоодын аялал жуулчд ирсэн гэж үзэж байгаа. За мөн эрг сонирхолтой бас маш олон хүмүүс байж идэг. Яагаад ирж чаддгүй юм гэхээр ээж хайрхан руу очиход зохицол сум руу очиход одоо зам хэцүү, засам замгүй гэдэг одоо энэ шалтгааны үндсэн дээр ингээд жуулчдын тоо бол бас нэг хурдтай өсч өгөхгүй байгаа. Тэгээд хоёрдугаарт бол энэ аялал жуулчлалын одоо бизнес эрхлэх сонирхолтой иргэд аж ахуйн нэгжид хөрөнгө мөнгөний асуудал маш их тулгамдж байгаа. Тэгэхээр төр засгаас одоо аялал жуулчлалыг дэмжсэн одоо ногоон зээлүүдийг одоо их хэмжээгээр олноор олгож өгөх юм бол энэ манай сумд бол аялал жуулчлал бүрэн хөгжих боломжтой гэж үзэж байгаа. За би Буман дэлгэрээс бас асууя. Говьалтай аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мань тусгагдаад байгаа юм үрхийн аялал жуулчлалыг хөгжүүлэе гэж бас яригадаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ малчин өрхүүд маань энэ аялал жуулчлалаас орлого олох боломж бололцоо ер нь юу байна? За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ерөөхдөө бол малчин өрхүүд маань яг энэ аялал жуулчлалыг дагаад одоо өөрсдийн цагаан сүү цагаан эдээ болоод сүү цагаан эдээг бол борлуулах, за тэрнээсээ ашиг олох ийм зүйлүүд бол нээлттэй байгаа. За мөн дээрээс нь яг энэ аялал жуулчлалыг дагаад одоо тухайн хоршоонууд маань бол ингэний ферм байгуулах, за түүгээр одоо айраг цагаан ингэний хоромгоор иргэдэд болон үйлчлэх зэргээр бол ашиг бол хүртэж байгаа. За мөн эсхийн урлал, гар урлал зэрэг зүйлүүдээ хийгээд одоо аялагч жуулчлагч нарт бол санал болгож бол өрхийн үйлдвэрлэлээ бол нэмдэг байгаа.
илүү одоо хөгжүүлээд дэмжиж явах юм бол иргэд маань эндээс аялал жуулчлалаас орлого олох бүрэн боломж байна гэж үзэж шít. Сүүлийн жилүүдэд энэ дэлхийн дулаар л за тэгээд уур амьсгалын өөрчлөлт хүний одоо буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад энэ байгалийн гамшигт үзэгдлийн тоо одоо жил ирэх тутамд ингээд нэмэгдээд байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь танаа сумын хэмжээнд энэ байгалийн одоо аюулт үзэгдлийн тоо ер нь хэр нэмэгдэж байна. За тэгээд энэ одоо осол аюулт үзэгдэл одоо ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн ямар ажил арга хэмжээ бас авч хэрэгжүүлж байна энэ талаар. Байгаль цаг уур бол хүний амьдрал шууд нөлөөлдөг нь бол одоо сүүлийн жилүүдэд бол илэрхий байгаа. Малчтын амьдрал за дээрээс нь төрийн албан хаагчид, хоорой бизнес эрхлэгч хүмүүсийн амьдралд бол энэ байгаль цаг уурын энэ өөрчлөлт бол их нөлөөлж байгаа. Өнөөдөр ган гачиг болоод хор бороо баг ороод ган болох юм бол мал малчин хоёр хэцүүддэг. Үүнийгээ дагаад бидний амьдрал хүртэл шууд ингээд нөлөөлж идэг. Сүүлийн жилүүдэд бол одоо манай сумын тухайд ер нь жил ирэх тусам хор тундас их ордог, цас их ордог, байгалийн хүчтэй одоо гамшигт үзэгдлүүд жил ирэх тусам одоо үзэгдэг боллоо. Хүчтэй салхи, шорон шуурга, засан шуургууд бий болдог боллоо. Үүний улмаас одоо ард иргэдэд, малчдад бас их хэмжээний хохирлууд одоо гардаг боллоо. Тэгэхээр сум орон нутгийн зүгээс энэ байгалийн гамшигтай тэмцэх за урдсан сэргийлэх чиглэлээр бол энэ аймгийн онцгой байдлын газар за мөн сумын онцгой комисс сумын юунаас ингээд тодорхой хэмжээний ингээд урдсан сэргийлэх арга хэмжээ аваад явж байгаа. Бэлэн байдлыг хангах тал дээр за гамшигын нөөц бүрдүүлэлт энэ дээр сум орон нутгийн зүгээс одоо орон нутгийн хөдөлгөөний сангаас гэж жилдээ 30-40 сая төгрөгөөр үүсдэж жилийн нөөц бүрдүүлэх за зарлан мэдээлэх одоо мэдээ юу хүрэх чиглэлээр ингээ ажлыг бол зохиогоод явж байгаа. За дараагийнхаа сэдвээр хэдүүлээ ярилцъя. Орон нутагт энэ хувийн хвшлийг дэмжих чиглэлээр за буман дэлгэрээс асууя. Ер нь одоо та бүхэн орон нутагт энэ хоршоо мөн хувийн хвшлүүд үйл ажиллагаа явуулахад одоо түрүүнд бас нэлээдгүй дурдлаа штэ дэд үтцлийн аслагдсан байдал за тийм ээ татврын энэ одоо бодлогууд гэдэг ингээд тулгамдж байгаа асуудлууд байна. Тэгэхээр зэрэг ер нь ямар үйл ажиллагаа явуулвал биднэрт одоо ээлтэй байна гэж та бас саналаа бидхэнд бас хэлээч. Хоршоо байгуулад малчид маань бол шинэ хоршоо хөдөлгөөнөр бол мал худалдаж авах, тоног төхөөрөмж авах, газар тариалангийн тоног төхөөрөмж авах гэд нэлийн хэдэн төслүүд бол банкнаас бол авсан байдیں۔ За тэгээд тухайн хоршоо хэдийгээр мал аваад малчтын амжиргаа ингээд одоо мал нь өсөөд ингээд явж байгаа боловч эргээд нөгөөнийг махны чиглэлээр гаргасан болвол махаа эргүүлээд Улаанбаатар хот руу ч юм уу алхацсан газраас зөөхөд тээвэр зардлаас өсвөлээд асар их зардал их гардаг. Тэгээ энэ нь болохоор нөгөө малчид маань бас их шантрах тэгээд нөгөө тээвэрлэхэд бас асуудал өндөртэй. Дээрээс нь ноолоор яг гараад явах үе зарим үед бол бас тухайн үедээ ноолоор авах үед одоо унсан байх ийм тохиолдлууд бас гардаг. Тэгэхээр яг одоо малчтын бэлтгэж байгаа зүйлийг яг гар дээрээс нь юм уу махын ингээд яг ирээд ингээд авдаг байвал бас зүгээр юм уу яг нийтээр нь компанид ажиллаар ч юм уу бас зүгээр юм уу тэр ноолорыг ч бас мөн адилхан яг ирээд авдаг эсвэл тэр одоо тэр ноолоор бас бэлтгэх эсвэл арга зүйн яг сургалт мургалтын яг иргэд дээр малчид дээр нь өөрсдөд нь яг зааж өгвөл бас зүгээр юм уу биднэрт бас мэдээлэл бас их тутмаг бас их зүйл байдаг учраас гэж бол харж байгаа. За тэгээ мөн одоо нэг хоршоо байгуулад бид нар зээл тусал авсан боловч энэний дараах нөгөө нэг татврын сургаалт мэдээлэл яг хэрхэн үр дүнг хэрхэн яг нийгмийн даатгалаа яаж түлхэх ингээд яг хоршооны хүн бүрт одоо бас дэлгэрэнгүй сайхан бас тийм сургаалт мэдээлэл бас их дутуу байт юм болоо гэж харж байгаа. Тэгээ малчид маань бол хоногийн 24 цаг нойр хоолгүй завгүй их байдаг учраас мэдээлэлээс бас их хоцроод байна. Малчид хоршоологчдыг одоо эргэж бас чадахжуулах тэднийг байнгын мэдлэгээр одоо хангаж явах шаардлагатай байна гэж бас үзэж байна шүү дээ.
За баярлалаа. За бид бүхэн энэ ер нь бүсийн хөгжлийн талаар бас тодорхой санал, шийдлүүд ярилцлаа. Тэгэхээр ер нь бол бүсчилсэн хөгжлийн гол зорилго бол энэ төвлөрлийг сааруулад тэнцвэртэй одоо байдлыг хөгжлийг орон нутагт бий болгоод нөгөө талаас өрхийн орлого нэмэгдэж иргэд маань одоо эрүүл аюулгүй энэ орчинд баталгаатай орчинд ажлын байраар ингээ хангагдах юм бол амьдралын чанар нь сайжраад орон нутагтаа ингээд байнга одоо ажиллаж амьдрахад чиглэгдэж байгаа. Тэгэхээр зэрэг манай оролцогчид энэ хөдөө орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа бизнес эрхлэгчдийг одоо урт хугацааны за тэгээд бага хүдээ зээлийн бодлогоор дэмжих, гарааны бизнесийг дэмжих, за тэгээд аялал жуулчлалын одоо чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа оршоо иргэд аж ахуйн нэгжүүдэд ногоон одоо зээл олгох, за тэгээд дээрэс нь бас малчид энэ хоршоологчдыг чадварчуулах, за тэгээд дээрэс нь энэ уур амьсгалын өөрчлөлтөд тасан цогцох чиглэлээр бас ажлууд авч хэрэгжүүлвэл зүгээр байна гэсэн юм санаачлагууд гаргаж ярилцлаа. Тэгээд өнөөдрийг хилэлцүүлэхт оролцсон та бүхэнд баярлалаа. Бидний ярилцлагыг тухлан үзсэнд үзэгчдээ баярлалаа. Баяртай.